Гэтэ энэ амар урт видео байна, мүлжүүр ихтэй байгаа зү тэ. Энэ аюу сонирхолтой подкаст болсон. Тийм учраас та энийг ингээд зашаад өгч байгаа. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оолтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. Дональд Трампын байр суурь үргэлж өөрчлөгдөж байгаа. Европын байр суурь хизээч өөрчлөгдсөнгүй. Оросууд бас яг адилхан шаардлагууд нь тодорхой. За, тийм учраас ерөөдөө ойлголтод хүрэхгүй мэн дипломат харилцаа ерөөсөө байхгүй. Тэгээ энэ дайн Балтаны талбаар дээр шийдэгдэх юм байна. За, төгсгөл нь ерөөдөө ямар харагдах магадaltaй юм бэ? Өмнөх подкастыг хэдүүлээ өргөжлүүлье. Би тэгээ орчуулан, найруулан, давслан, пэрцлэн өргөжлүүлцгээе. Line and to start saying, look, we've got to talk, we've got to find a way. So we could end up in a situation where we actually do nothing at all. За тэгээ эцээдээ бид нар яахчгүй байж магадгүй, ямар ч арга хэмжээ авахгүй байж магадгүй, энэ зүгээр ингээд disaster маягаар ингээд явж лээ. Russians continue to advance and there is no attempt to come to any sort of understanding with them, at which point everybody's left with the worst possible outcome. Оросууд урагшлна. Тэгээ эцсийн үр дүн хүн болгон хохирно. Хүн болгон хохирно. Европчууд хохирно, Украинчууд хохирно, Америкчууд хохирно. The Russians with a destroyed Ukraine on their western border, the Europeans with a defeat that they have no real plan how to handle. Оросууд нэг дэл бүсэрсэн Украины талбайг өмчлөд авчин, Европчууд ялагдана. Тэргээ яаж менеж хийхийг бодсон ч хүн алга. Тэгээд нэмээд Европ ерөөхдөө бас өөрөө бутгарна. And a crisis on their eastern border. And of course the United States left to pick up the pieces and not perhaps knowing how. And perhaps not even want. Тэгээд Америкчууд энэ бүх юм ингээд цэвэрлэх ёстой. Эсвэл цэвэрлэхгүй ч байж магадгүй. За. Тэгээд Роман улсад сая нефтний үйлдвэр дэл бүсэрсэн, Унгар дэл бүсэрсэн, Словак улсад ерөөхдөө бас дахиад нэг нефтний үйлдвэр дэлбэрлсэн. Ганцхан 7 хоногийн дотор ийм онцлон зүгээр осол болно гэж байхгүй цаана хүмүүс энийг зохион байгуулалтаар хийж байгаа. Хин хийж байгаа юм бэ гэх юм бол энэ зүгээр миний таамаг шүү заяа. Украинчууд. Украин энэ дайнд арчигдаад бутраад тэгээ Украинчууд гомдно. Германчууд хангалттай туслаагүй, Францчууд туслаагүй, Европчууд туслаагүй, Америкчууд туслаагүй. Тийм учраас бид нар ингээ их орноо алдсан, хэдэн сая Украинчууд ингээ ялагдсан гэх мэт шин юу бол магадaltaй юм бэ гэх юм бол Европ дүүрэн гомдсон хариу авмаар байгаа террористууд бас үүсэх магадaltaй. Тэрийг бас бодож үзэх хэрэгтэй. So that I think is the risk we run. Тэгээд Украин руу хязгааргүй зэвсэг нийлүүлсэн, хязгааргүй мөнгө санхүү нийлүүлсэн. Тэндээ асар олон хэдэн зуун мянган хүмүүс туршлагатай. Тэ дрон мон терроризм төрнө гэх юм бол Украинаас төрөх бүр элидэнээр төрсэн байгаа байхгүй. Тэгээ энэ цэгцтэй замбраатай энэ дуусахгүй юм бол гомдсон Украинчууд байх юм бол Европ даяараа энэ тэнд юм дэлбэрч магадгүй. Хамгийн гол нь Украины дайныг эсэргүүцэж исэн хүмүүс. You know, I hadn't thought of this until you just made those comments, Alexander, but I think what you're saying is that if the Ukrainians do lose on the battlefield, they visibly lose, the army begins to collapse. What you're saying, in effect, is the centrifugal forces that are already at play in Europe will speed up. And if anything, there won't be a unified European position or anything close to it. In fact, you'll be moving in the other direction. So, Ukraine ялагдана. Европчууд царай алдна. Европын нэгдсэн байдал нь байхгүй болчихно. Тэгээд энэ Словак улс дотор, Чех улс дотор, Унгар улс дотор болж байгаа эсэргүүцэл нь улам хурц болно. Тэгээд ерөөдөө Европын холбоо zaadах. Of course, if you marry that to the fact that the United States, and here we're talking about the Trump administration, would like to divorce itself from Europe and take the responsibility for dealing with Ukraine off America's shoulders and put it on Europe's shoulders. And here's Europe sort of disintegrating politically. This is, in a very important way, a catastrophic situation for Europe. Сонирхолтой. Европчууд одоо Украинтэй зурлахаас өөр аргагүй болсон. Яагаад вэ гэх юм бол Дональд Трамп Украиныг төслийг зүгээр өчрүүлээ хайцсан. За, Украин өнчөрсөн. Тэгээ ээж нь хин бэ гэх юм бол Европыг ээж нь гэж төсөөлчээ. Америк аавын төсөөлчээ. Ээж аав нь хоёр салж байгаа. Тэгээ өнчөрсөн хүүхэд маань одоо зовно. Тэ? Тэгээд Европ эндээс яаж гарах юм бэ? Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө.
Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил дараа тэтгэвдэх хүн. Хүү, ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулах хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу оншигчтэй золохгүй. Never again. За чек адилхан юм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эз эргээд болсон. You've summed it up perfectly. That's exactly what I'm saying. This isn't really hypothetical anymore. We're not talking necessarily a year from now. If we look at the front line now, we see Pokrovsk, almost more than half of it just falling apart, and the rest seems to follow. We have Kupiansk, Siversk, Liman. The Russians entered Konstantinovka. The last 24 hours, you have this whole Zaporozhye front restarting. It is the intensification along the front line is. За тэгээ энийг ургуулн бодох төсөөлөх юусэн хэрэггүй яагаад гэх юм бол Балканы талбай дээр Украинчууд хаасаагүй ингээ ухарч байгаа Покровскийг алдсан Kupiansk, Liman, Zaporozhye-гийн фронт бол тэр чигтээ бутарч байгаа. Quite dramatic, but I agree with the assessment of you, Alexander, that this is that the unity in Europe is a big issue. It's worth remembering that when we had the NATO-Russia Council, this was always a key element. Why it didn't work? Because the NATO countries first had to get everyone together, and then they had to come up with a common position, which is very difficult, even when you have the Americans in the room who tends to hurt the group nonetheless. But then once they meet with the Russian with a common position, they can't move anywhere. And the former Italian Prime Minister Romano Prodi, he once referred to the EU as a giant with clay feet. Once it tries to move, it falls apart. Тэгээд энэ Европын нэгдсэн байдал ерөөхдөө байхгүй болох юм байна. Тэгээ анханасаа байсан юм уу гэж асууж байна. Ягаад гэх юм бол НАТО, Оросын ерөөхдөө тийм хороо байсан. Тэ? Хоорондоо ерөөхдөө гомдлуудаа ярьдаг, аюулгүй байдлаа ингээ хэлцэл хийдэг. Тэгээд зорилго нь юу юм бэ гэх юм бол дайм болохгүй тулд хэдүүлээ юмнуудаа ил тод ярилцъя. Гэхдээ ядаргаатай юм юу байсан бэ гэх юм бол Оросууд нэгдсэн байдлаар хурд ирдэг, Америкчууд өдөртөө явцдаг. Гэхдээ Европын тал төлөөлөгч нь бүх гишүүн орнуудаас тэ инпутуудыг аваад, комментуудыг аваад тэгээд нэгдсэн байдал дээр ерөөсө бууж ирдэг. Romano Prodi өмнө Италийн ерөнхий сайд байсан юу гэж хэлсэн бэ гэх юм бол Европ бол асар том. Гэхдээ үргэлж шаварж суучдаг. Яагаад гэх юм бол дэндүү олон гишүүн орн те. Тэд нар ингээ географигаараа те шашинаараа соёлоороо түүхээрээ ерөөдөө тес ондоо болохоор хоорондоо ойлголт нэг те байр суурин дээр юусе бууж ирдэг. I think that also applies to this war. I mean, everyone got shocked after the Russians invaded. We overwhelmed our population with this vicious war propaganda. We put the crazies in charge, like Kaja Kallas. She should represent Europe now apparently, and we all got on board unity against the evil Russian opponent. But if you would begin to switch now, I mean, the Baltic states they're not going to embrace diplomacy. Poland, no. But also, if there's an out, if you can start to talk peace, I guess the threat is that if peace risks breaking out, countries from Greece to Spain, they might jump on board of the peace train of Hungary, Slovakia, in which now the Czech Republic might start to board as well. We risk in peace to fragment Europe. Тэгээ инх тайван эхэлчих юм бол сонирхолтой тий амар инээдтэй. Гэхдээ ер нь бол ийм л байдаг юм л да. Европт одоо инх тайван эхэлчих юм бол дараагийн маргаан эхлэх байхгүй. Гэлж Инглендээс нь. Юу л ч нэ гэх юм бол Эстониа, Латвия гих мэтчлэн Польшууд Оросуудыг үзээ яддаг. Тэд нар алдсмаар байдаг. Испани, Грек, Итали, одоо угаасаа Унгар, Словак, Чехууд дургу. Тэгээ энэ дээрээс Испани, Итали нэмэгдчих юм бол тэ Европ хитэн талтай болж эхэлж байгаа. Хөдөлгөөрөг болчихно. Маргалтна. Тэгээд Европ үргэлж юу болдог байсан бэ гэх юм бол үргэлж дайм болдог байсан байхгүй юу? But this is geopolitical Europe. Our unity is no longer based on prosperity. That's gone out the window. Now it's the Russian enemy. And so what could add, we also dipped into the Russian side. Тэгээ Глендис сая нэг амар чухал юм хэлсэн. Европын холбоо ерөөхдөө юунаас болж эхэлсэн бэ гэх юм бол эдийн засгийн хамтын ажиллагаа байсан байхгүй юу? Зүгээр хоорондоо чөлөөтэй 8 хийя. Гайл мailing асуудлаад полио. За нэмээд ерөөхдөө дараа нь иргэдүүд хоорондоо чөлөөтэй Schengen visa тий Герман хүн Голланд руу орохоор виз ерөөсөө байхгүй зүгээр ингээд чөлөөтэй хүн ийш тийш явах боломжтой, бараа ийш тийш урсах боломжтой. За тэгээ энүүгээрээ дамжуулаад худалдаа
8 эдийн засгийн өсөлтөөрөө нэгдсэн байсан. Нэгдсэн ойлголттой хамт явдаг байсан. За. Тэгэхээр тийм учраас ингээд томорсон. Европын холбооны гишүүн болоод ирэх юм бол томоохон зах зээл орно гэсэн үг. Одоо юу байна гэх юм бол тэр эдийн засгийн өсөлт нь байхгүй болсон. Эдийн засгийн ерөөд агшиж байгаа. Герман хог болсон, Франц хог болсон, Итали угаасаа хөгшөрж байгаа. Тэгээ эдийн засаг нь ашиггүй болсон хэрнээ одоо юугаараа нэгдсэн байгаа юм бэ гэх юм бол Оростой алцъя гэсэн ганцхан нэг ойлголт байгаа. Тэр нь байхгүй болчих юм бол тэгэл Европ байхгүй бол НАТО байхгүй бол өстой энэ өнгөрсөн 60-70 жилийн хугацаанд энэ паразит хулгайч ус төрчнийг тижээдэг байсан том тоогоо байхгүй болчих واخгүй юу. Энийг зүгээр хатаад ойлгоо авчих. Энэ яагаад мэдрэл муудаа ус төрчнөр ингээд тас хүргээд байгаа юм бэ гэх юм бол эдгээр өнгөрсөн 50-60 жилийн хугацаанд Монголтой адилхан нүүрс зэснээсээ баяждаг улс төрчнөр ерөөдөө энэ Европын холбоо, Европын их хурал, тендер, алтан тушаал дараа нь ингээд Европын холбооноос буусныхан дараа туузын гишүүн болдог, зөвлөхөөрөө явдаг. Тэгээд ингээд та мэдчихэж байгаа тийм. Ер нь бол өндөр алтан тушаал дээр ирсэн Монгол улс төрч хизээж өлсөж өгдөггүй. Энд тэд гадаад хэргийн сайд байдаг. Энд тэд гээл дэвшүүлэн зайлал ингээ яваад өгдөг штэ. Европ дотор энэ паразит систем бүр 70 жил болсон. Энэ ерөөд нуурж болохгүй. Энэ улс төрийн зиндааныхан тултал нь айцсан байна. Which we took. So if there's a piece we have to start paying back the money. There's a lot of тэгээд нэмээд их тайм болоод гараад ирчих юм бол Оросуудад мөнгөний буцаагаад өгсдөө. Тэгээд Франц улс гих мэдчлэн тэр Оросуудын барьцаалсан царцаасан мөнгийг аль хэдийн ашигласан байна гэж ярьж байгаа байхгүй юу? Магадгүй. problems coming our way. I can make one other point, just sort of switching to the other side, to the Russian side. I mean, I think the Russians are obviously doing very well on the battlefield. They're paying a price, of course, because that's inevitable in a war of attrition. But they're doing very well, much better than the Ukrainians, as we were saying. But I also think if you move away from what's happening on the battlefield and you sort of go to the, let's call it the diplomatic, rhetorical level, Putin is actually doing very well there. За тэгээ одоо сэдвээ солилцсон гэж доктор Мойшаймер Оросыг харцгаая. Оросууд байлдааны талбай дээр ерөөхдөө ялалт байгуулж байгаа. Мэдээж өртөг өндөртэй цэргүүд нас барж байгаа. Тэгээд war of attrition гэдэг чинь ерөөхдөө гэлс дуустдаггүй дайм бол биш. Оросууд ерөөхдөө байлдаан хийхдээ яаж байлдаг юм бэ гэх юм бол хор орно ингээд нэрээ цогсоор агаад хин ихлээд унах юм бэ тэр хүртэл ингээд явдаг. Тэгээд Оросууд ялагдаж хүмүүсийг Орос цэрэг нас барж байгаа. Гэхдээ илүү их цэрэгтэй. Орос танк дэлбэрж байгаа. Гэхдээ Оросууд илүү их танктай. Онгоц нь бас ингээд сүнж байгаа эвдэрч байгаа. Гэхдээ илүү их онгоцтой гих мэдчихэн тий. Тэрийг ялж байгаа. Нэмээд одоо байлдааны талбаанаас холдчоод дипломат талаас харж үзэх юм бол тэр талбай дээр ч гэсэн Путин ба Оросууд ялж байгаа юм шүү. Маш амжилттай явж байгаа юм шүү. As well. You want to remember that one of the goals of the West from the start was to isolate Putin. And of course, they failed miserably. Тэгээд та санаж байгаа бол энэ дайн эхлэхдээ Европ, Америкийн бас нэг номер 1 зорилго юу байсан бэ гэх юм бол Оросуудыг шахах, буланд шахах, дэлхийн тайзан дээрээ persona non grata болох. Иракийг тэгсэн. Санкц хүн болгон Ирак дургу болоод за окей. Либияг тэгсэн. Афганистаныг тэгсэн. Оросыг бас тэгэх гэж үзсэн. Хэдтууд гүгээд ирсэн туслая. Хойд Солонгос, Иран одоо энэтхэг тэр ингээд Оросыг шахнаа бүтэн фейлдсэн. Тийм учраас энэ бол бас улс төрийн хувьд бол олон улсын харилцааны хувьд бол Путиний маш том амжилт. In that regard, especially with regard to countries like China and India. And if you look at what's recently happened with India, if anything, Trump's policies on tariffs vis-a-vis India has driven the Indians closer to the Russians. And the Chinese and the Russians, of course, are very close. So Putin looks good there. But you also want to remember that Putin went to Alaska. He set foot in the United States. Now he is presumably going to Budapest. За тэгээд нэмээд Трампын төлөвлөгөө юу байсан бэ гэх юм бол энэтхийг шахсаар агаад Оросууд газ нефтийг хөдөлж авахаа болиулна. Энэ бас бүтсэнгүү BRICS-ууд илүү зузаарсан. SWIFT систем одоо Европын банк санхүүгийн систем байхгүй болчихно. Тэр Оросын төв банкны мөнгийг ингээ булгаад авчих юм. Тэгэх юм бол арабчууд бас ингээ ойртоод ирнэ. Тийм учраас энэ Европ барууныхан хийж байгаа юм зорилго нь яг эсрэг үр дүн авчирч байгаа юм биш үү?
За нэмээд хэлэхэд Путин дөнгөж Аляска Америкийн нутаг дэвсгэр дээр бууж ирж Трамптай уулзсан шүү. Энэ бас амар том амжилт юм шүү. Яг гэх юм бол дэлхийн хамгийн том дайсан Трамптай Америкийн Аляскад уулзсан гэж юу? Тэгээд Европчуудын хувьд бол энэ бүр хамгийн том түншин. Том ах нь, арын даадаг хүн нь. Энэ дайныг бас эхлүүлсэн хүн Америкчууд. Joe Biden, Kamala Harris энийг ингээ эхлүүлсэн. За ингээ тэгээ хамаг амнасаа тавьсан, өөрийнхөө эрчим хүчээ хайсан, Америкаас эрчим хүч гих мэт чинь авдаг. Тэгээ ерөөхдөө эдийн засаг ард түмэнд бүх юма Америкчуудын хүслийн дагуу золиослсон чинь Америкийн ерөнхийлөгч нь Путинийг өрөө наадаг. Энэ funny. Тэгээ энэ Европын улс төрчлөр бүр ингээ харахаараа бүр дэлхийн хамгийн мэдрэл муутай gaц. Тэгээд John Mearsheimer-гийн нүр царайг хар, Glenn Disney ингээд инээж байгаа ингээд Alexander Mercouris бүр ингээ итгэмээргүй Jesus Christ гэсэн яаж. Going to Hungary. That's a country that's in the European Union. За окей энэ Унгар руу явж исэн. Харамсалтай фейлдсэн. Тэгээ Путин хэзээ нэг цагт Унгар руу очиж магадгүй. Тэгм бол юу гэсэн үг юм бэ гэх юм бол Европын холбоо гишүүн орнд руу зогчлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ ерөнхийдөө харвас филдер явж байгаа юм биш үү? Тэгээ Европчууд ингээ харж байгаа юм бол энэ von der Leyen, Kaja Kallas зүгээр тэр чигтээ филдер. And is in NATO. Just want to think about that. Тэгээ Унгар улс бас НАТО гишүүн те тэр ингээ зүгээр бодоо үзтэй guys. And furthermore, Putin, he plays along with Trump. Putin surely understands that Trump is a loose cannon. And he says things that are, at first blanch, very offensive to Putin and the Russians. But Putin plays nice with them. Putin understands there's absolutely no point in retaliating. And what Putin wants to do is look diplomatic and look reasonable. Энэ бас үнэ. Тэгээд Америкчууд юу хийж нэх юм бол Трамп зүгээр ингээд хаяа боронктоод уурлаад тэгээ төвчээр алдаад ингээд санкц манкс, энэтхэг санкц, хятад санкц, ор санкц, тариф. За. Тэр жижигхэн хүүхчиг харагдаж байгаа байхгүй. Өөрийнхөө эмоц өдөрч чадахгүй. Жинхэнэ дэлхийн хэмжээний улс төрч биш байгаа зү. Тэ. Жинхэнэ дипломат зан Трампд бас байхгүй. Тэгээд Трамп яадаг юм бэ гэх юм бол Путиныг өглөөд оромжлдог, дээсэлдэг, санкц манкс 50 ингээл солиороо явдаг. Гэхдээ Путин юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр юусоо тоохгүй. Окей, Трамп угаасаа ингэдэг юм байна, жоохон хүүхд зантай юм байна, амар том эготой юм байна, нарциссист юм байна, жоохон шизуутай байж магадгүй. За хамаагүй би бол 50 байна. Тэгээ энүүгээрээ дамжуулаад Donald Trump Путинд юу засч өгч байгаа юм бэ гэх юм бол дэлхийн улс төрийн тоглоом дээр Путинд маш том тайз засч өгч штэ. Энэ хүн 50 байж чадах юм байна. Жинхэнэ өдөрдөгч хүн юм байна. Америк буучлаа. Удахгүй Унгарт очих юм байна. Funny агац тэ энэ барууныхан дипломат харилцааны чадварыг бүр тэр чигтээ алдсан байгаа зү. And look smart and look informed and look coherent. And whether you like Putin or not, he is brilliant at all those things. He just does a great job. So тэгээд Путин үзээ ядаж болно. Гэхдээ энэ дээр бол тийм Путин энэ дээр гайхалтай үр дүн авчирч байгаа шүү гэж Mr. John Mearsheimer хэлж байна шүү, тийм. Putin looks like the only adult in the room, at least to me. And I think in Ursula von der Leyen, Ursula von der Leyen, Kaja Kallas, Friedrich Merz, Keir Starmer, Donald Trump. Энэ зүгээр нэг алиалагчийн хамтлаг байгаа шүү. Ингээл Donald Trump бүгдийг ташуурдаг, дислээ ингээ явчихдаг. Тэгэхээр тэр нэг цэцэрлэгийн хүүхдүүд ингээ цугларсан бүлэг. Тэрний хайжууд Путин ямар харагдаж байгаа. Том хүн шиг харагдаж байгаа тийм. Үнэ. To increasing numbers of people. I know it's true for both of you as well. When you compare him to Trump and the European leaders, there's just no comparison. Путинийг зүгээр тэр Kaja Kallas юм уу, Ursula von der Leyen боли ялгаа тэнгэр газар тэнгэр газрын ялгаа. So Putin is not only in a situation where he's doing very well on the battlefield, he's also doing very well at what I call the diplomatic/rhetorical level. I think that's absolutely true. I think the one thing I would say is that Putin, who I think does have a realistic understanding of things, probably would optimally like a US president or indeed some leader in Europe or one of the big countries who he could work with in order to try to chart the way towards a long-term solution to this.
Тэ Александр Маркос зөв юм хэлж гин Путин дотроо юу хийж байгаа юм бэ гэх юм бол нэг жинхэнэ улс төрчийг хүсэж байгаа. Европ талаас эсвэл Америк талаас. За тэгэх юм бол хамгийн сүүлд Германы сайн Бундесканцлер гэх юм бол Gerhard Schröder байж магадгүй. Helmut Kohl мэдхгүй үгүй ах. Тэ Willy Brandt маш мундаг. Францаас Charles de Gaulle байж магадгүй, Jacques Chirac, тэ François Mitterrand байж магадгүй. Англиас Margaret Thatcher мундаг, тийм ээ. Тэгээ ер нь бол Англид байхгүй. Тэ Tony Blair, Keir Starmer, Boris Johnson сая доллараар өөрийнхөө улсаа зараа явуулдаг муслимээр ингээ улс орноо дүүргэж. Тэгэл өөр юм байхгүй гэсэн. Тэгээ одоогийн Европ байгаа улс төрчдийн зэндаа юу юм бэ гэх юм бол цэцэрлэг байгаа шүү дээ. Тэгээд Путин баг ингээ дэлхийн тайзнаар баг ганцаарч байгаа хаа тий. Эргэж тойр хараад Каяг хараад тий. Аналена Бэбэг хараад тий. Friedrich Trapping хараад яа тий. Problem because Putin understands very well, and the Russians, I'm sure, understand very well that even if they win a victory in Ukraine, when they win a victory in Ukraine, they are going to still be faced with a mass of unresolved problems. Тэгэхээр ингээд Байлдааны талбай дээр зүгээр ялах нь цаг хугацааны асуудал. Тэгээ Оросууд ялчих юм бол тэр цэцэрлэгийн хүүхдүүд байсаар л байх юм бол энэ бол Путиний дараагийн том толгойн өвчин болж байгаа зү тий. Тэр ингээд гомд би одоо чамтай бүр муудсан, би чамтай бүр ярихгүй муу гэл тийм лайтай юмнуудаа ингээд харьцсан гэж одоо Kaya Kallas нэг өрөөнд дотор эсвэл төсөөл үзээ таад нөө Kaya Kallas-ын нөхөр заяа. Бурхан минь. Бурхан минь. Тэгээд амьдралтаа итгэхээс уур аргагүй ч Jesus Christ. Are going to stretch out into the future. So I think that Putin absolutely Putin тэтгэврт гарна гэсэн юм байхгүй юм байна тий. He's played this whole game of diplomacy with the West with extraordinary skill. He has won a lot of respect, and I think that is the right word, around the world because of it. He's consolidated his status in China, in the Middle East. He's going to India in a few weeks. But he must understand at some level that the weakness and chaos in the West, and it's important to say, by the way, we're talking about the problems, the fractures in Europe, that in France and Britain, in France, we have a political crisis. In Britain, we are on the brink of one. Тэгээд Азийнхантай Путин бол мундаг явсан. Хятадтай бүр ингээд зуз тий мөнх бүр ингээд салхааргүй түнш. Энэгтгчүүдийг тий бас өөрлөгөө татсан. Аз ерөнхий сайд улс төрчөөс ингээд Сингапурын гадаад хэргийн сайд байсан тий Кишор Мабубани юу л жинэ санаж байгаа үстэй тий Европчууд тэнэг Путин бол сайн явж байна. Тэгэхээр дэлхийн хэмжээний улс төрч буюу тийшээ явмаар байгаа хүмүүс ерөөдөө Путинийг хүндэлж байгаа хэрнээ Европчууд ингээд яаж байгаа. Тэгээ энэ дээр ер нь бол мундаг явсан. Одоо Европ бол дүүрэн асуудал. Тэгээ Францын эдийн засаг бүр хот төсвийн алдагт 6%-тай. Герман улсын хамгийн том корпорац Volkswagen одоо мөнгөгүй болж эхэлж байгаа. Ажилгүйдийн түвшин асар өндөр болно. Их Британи угаасаа тэ бас нохон бас тэгээд энэ Европтой тэр маргаан тэгээд дараагийн улс төрч бас яах магадaltaй юм бэ гэх юм бол алдаануудаа Путин руу чихч магадгүй байхгүй Оросууд руу чихч магадгүй тийм учраас энэ тийм Путин бол тэтгэврт гарна гэж байхгүй юм байна. In Germany, the political situation there doesn't look terribly stable. Путинтэй байр солимоор хүн байна уу? Тэ би одоо энийг сонссон чи өрөвдөж штэ. Тим ажил би бүр хиймээргүй байна. Амар лайтай сонсож байна. Тэгээ нэг Kaya Kallas гараа хөөгдөө явсан чинь дараагийн дурак ингээ гарч ирдэг. Putin, I think, probably understands that in a sense is a problem for him, and it is a problem that тэгээ ингээ сонсохороо Donald Trump ажлаа хурдхан шүү өгөөд JD Vance ерөөхдөө гайгүй харагдчихээн. Тэгээ JD Vance ерөнхийлөгч болоод ирэх юм бол бас харьцан гайгүй болох магадaltaй. Гэхдээ харцгаа мөнгө бол хүчтэй. JD Vance тийм баян биш те. In the United States, he doesn't have a president like Kennedy or Nixon, two profoundly different people, but somebody who the Russians could talk to. Тэгээ Donald Trump Путинд юу дутж байна гэх юм бол Kennedy шиг, Mitterrand, те De Gaulle, Thatcher шиг хүн дутж байгаа хгүй саруул ирүүл ухаантай алсын хараа. But here I have a question for you, Alexander, and for you as well, Glenn. If you're playing Putin's hand,
Do you have a vested interest in exacerbating those tensions in Europe? Аа. Тэгээ доктор Мершаймер юу асууж байна энэ хоёроос. Та хоёр Путин байсан бол тэ энэ Европын маргаан бутрах тренд тэ хор нэг салаа явах чинь штэ бүр ингээд Европын холбоо задрах чинь энэ тренд. Та Путин байсан бол тэр задрахж байгаа трендийг зогсоох гэж оролдох уу? Эсвэл илүү хурцах гэж, илүү хурц болох гэж оролдох уу? Driving the Europeans apart and not allowing them to come together and form a coherent whole? Or do you have the opposite interest, which is to do everything you can to work with them and foster some sort of coherent Western policy? Эсвэл тэ нөгөө аль болох Орбаныг нааша таадах, Фиког нааша таадах, дараагийн одоо Польшийн засгийн газар хизээний цагт солигдсон заяа. Тэгээ Польшийг нааша таадах. Тэгээд дараагийн сонгуульд дээр Германд магадгүй эсвэл Францад Le Pen тэгээд Alice Weidel AfD Германд ингээд ялалт байгуулчих юм бол тэднийг өөрлөгөө татах гэж ингээд Европчуудад тултал нь ингээд ажиллах гэж үзэх юм уу? Эсвэл Европыг ингээд задрахын илүү хурдлуулах уу? So you can cut a deal. You can make an argument on both sides. Well, I'll just answer that question before Glenn, because I just want to say my own thing. I think Putin understands that he has to deal with the European leaders and the American leaders that he has. And ideally, he would prefer a de Gaulle or a Brandt in Europe, or as I said, a Kennedy or a Nixon in the United States, with whom he could come to an understanding. In the Тэгээд Путин юу ойлгож байгаа юм бэ гэх юм бол байгаа хүмүүстэй зурлахаас өөр аргагүй. Мэдээж John F. Kennedy, Richard Nixon, Charles de Gaulle, Willy Brandt шиг хүмүүстэй харьцмаар байдаг. Гэхдээ тийм хүмүүс нь байхгүй. Одоо Klaus Schmidt бас байгаа. Of that, a situation where there is a deepening crisis, political crisis in Europe, and where Europe fragments, is obviously preferable to him and Russia than a situation where they all coalesce together and become more threatening to Russia itself. So in that respect, yes, in exacerbating the divisions does play to his advantage. But I don't think optimally that is what he would prefer to see. Тэгээ мэдээч ерөөдөө Европ бутарчих юм бол нэгдсэн хоолойг болчих юм бол энэ бол Путин ашигтай. Гэхдээ энийг хүсэхгүй ч яж магадгүй. I agree. I think дараагийн маргаан issue. За тэгээ дараагийн видеон дээр төгсгөлийн гэхдээ энэ амар урт видео байна. Мүлжүүр ихтэй байгаа ч тийм энэ аюу сонирхолтой подкаст болсон. Тийм учраас таадад энийг ингээд зашаад өгч байгаа. За дараа нь та бас амаа ангаагаарай. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно. За тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур таадаас надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үнд цэнэ хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За зин вонсон бэли.